За манай хоёр ямар ажил дээр хуваалцсан? Хоёр нөө суглаа. За. Хүмүүс одоо суглаа. Одоо үгнээ бас суглаа нэгэ байн гой гой юм байна. Янз бүрийн үсгийн. Башээр доосон манай уу яаж байгаа нэсний мэдээ яа За. Манай хоёроос ингээмаа бэлдээл. Бүгд энэ тэнд ингээмаа бэлдээл. Манай зурагчаа орж ирж байна. Тэнцэнэг одоо 10 дэд зохион байгуулж байгаа бүсгүйчүүдтэй энэ төрөлцөн ирсэн бүсгүйчүүдтэй зориулаад бүгдээрээ хамтраад үзэсгэлэн минь нэг сайхан дуудъя. За одоо явуулъя. За манай их хооламаа гэсэн мэдээ. Насрах게 어둡게 우직신 팀이 정말은 싫게 사랑만 더지 우직신 팀 한번씩 내민 손석게 살기 난 더지 하하이는 거였게 지치시게 흙속을 위밖에 ting글ting글 우직신 팀 모든 미치지 우직신 팀 하던 실내기 살리는 어느지 안 살리는 어여기 ting글ting글 허요한 박제 아픈 사랑이 더이더 내리키는 박제 앞자리 가도록 허요한 박제 모르는데 어떻게 박제시구나 자, 목사님 수준대 남자를 내주는 감사사장 모임 부시! Сахийг хагалахаар та бүхэндээс өөрийнхөө мэдсэн сурсны хуваалцаар уянгаа манайд ирсэн байгаа. Тэгээ та бүхний өмнө уянгаа өрье. Сайн байна уу? Та бүхэн энэ амралтын өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө амралтын өдөр гэсэн цаг зав гаргаад бүхний тухайн байгуулсан спорт хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. За өөрийгөө танилцуулах үзүүлдэ намайг цагаан охтой уян гэдэг хуульч эдийн засагч мэргэжилтэй банкны салбарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Боловсруулалтаа дэвшүүлэх үүднээс Солонгос улсад ирсэн байгаа. Одоо ирээд 4 жил болж байна. Уг спортод яаж яваад одоо хөлтэй болчоод гэж бэлтгэний түүхийг хуваалцах гэж байна. За 2017 оны 9 сард сургуулийнхаа ориентейшн дээр багштайгаа анх танилцсан.
багш маань хөдөлмөрч, дайчин, тэмцэгч түүний амнаас хизээч болохгүй, бүтггүй, чадахгүй гэж яриа гаргав. Тэгээд багш энэ завшааны ашиглаад багштай баярлж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. 2017 оны 10 сард багш маань Набор Корея гэдэг тэмцээнд орсон. Тэгээд тухайн фитнесийн спортыг сонирхохыг хүсэж байвал уг тэмцээнд хүрсэн ирээд үзээрэй гэж урьдчилан тайсан. Ингээд найз охинтойгоо хөдөлцөөд багшийн тэмцээнийг үзсэн. Тухайн тэмцээнийг үзээд бүр жочролд орсон. Яагаад гэхээр баримл шиг тийм сайхан охид залуучуудыг хараад өөр ирэхгүй бахархах сэтгэл төрсөн. Тэгээд энэ спортоор тууштай хичээлэх болно гэж өөртөө амлалт өгөөд шууд дараах оноос нь найз хүнтэйгээ ярилцж байгаа. Бэлтгэлийн хугацаа аваад багшийнхаа удирдлагаар хичээлсэн байгаа. За анхны суралц байгаа хүмүүст би хэлэхэд мэрэгчлийн тренерийн доор хаяж 3 сар хичээлээрээ дасгалаа зөв заалгаа техникээ зөв сураад ингээд цаашаа хичээх юм бол илүү их амжилт гарна шүү. За фитнесээр хичээлээд ихний удаа аягүй хэцүү байсан. Би өөрөө ингээд хүнд юм өргөх дурггүй хүн заадан очиод ингээд хүнд гэнтэй дурггүй тасгал хийх нь мэдээж амаргүй байсан. Тэгээд заримдаа бууж өгөх, шантрах, бүр дасгалаа хийхээс дурггүй дасгалмаар санагдсан үе байсан хэдий ч өмнөө зорилготой байсан болохоор өдөр бүр хичээлдэж эхэлсэн. Тэгээ хичээлдээ яваад байх тусам ерөнхийдөө маш дэжгүй шүү. За би гол сайхны эмнэлгийн маркетингийн менежер орхон байна. За эхлээд өөрийгөө танилцуулсан зүгээр хаа. За би анх Солонгос улсад 2010 онд ирсэн. Засгийн газрын тэтгэврээр сургуульд ирээд за энэ магистрийн сургуулиа хамгаалаад за тэгээд одоо би гол сайхны эмнэлгийн маркетингийн менежерээр ажилд ороод одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд өнөөдөр манай эмнэлгийг зориод энэ гоё өдрөлгийг дэмжихээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. За тэгээд дасгал сургууль хийгээд гоё болсон зөндөө охтууд байна. За тэгээд бас дасгал сургуульд хийгээд тэгээд асуудал шийдэх асуудал бас байдаг байгаа тийм. За энэ юу вэ гэхээр зэрэг гоо сайхан одоо гэхээр нөө хөгшрөлт явагдаад айл суржилт гоо сайхан одоо бусад асуудал зөндөө байдаг. За манай эмнэлэг болохоор ерөөсөө энийг бол манай ерөнхий эмнэлгийн эмчмэн бариулсан байгаа. Манай одоо таны сууж байгаа эмнэлэг бол манай бүгд бол эмч бариулсан эмнэлэг байгаа. За манайх одоо шинэ байрандаа ороод дөнгөж 1 жилийн нүүрийг үзэж байгаа. За манай биеийн эмнэлэг маань болохоор зэрэг гол сайхны мэрэгчлийн мэс таслын үндсэн 7 эмч ажилладаг байгаа. За манай эмнэлэгт болохоор зэрэг нүдний мэс тасалч 3 эмч зөвхөн нүдний мэс тасалтай агж ажилладаг 3 эмч болон за чихний мэс таслын манай бүрсийн болсон байна. За тав хэлсэндээ бас био эмгээр бас өвчлүүлээрэй. За дараагийнхаа текст telephone-ыг бас тагнахаа өмнөрий. Манай одоо скучүүдийн маань үдийг байсан. Нэгэн бизнес захоо хүч болгон булчингийн мац хэрхэн нэмэх түүнтэй холбоотой хооллолт ба дасгалын аргачлал гэсэн сэдвээр текст telephone манай ингээд ням дэрчиг тагнахаа өмнө өрье. За залуучуудын анхаарлыг төрүүлж бүсгүүчүүдийн харцыг удаа гаргаж ирлээ. Надад туслах юм байна.
хараас харагддаг. Дэлгэр өгнөөс хараад уншаад байгаа. Юу бас энэ дэр харагддаг. Яа. За би өнөөдөр бол бодит фитнесийг спорт гэдэг класснууд бол ажиллах ярихгүй хичээл яагаад гэвэл энэ зааж зурсан хүмүүсийг хийхдээ сонирхож хичээлж байгаа бодож байна. Тэгэхээр фитнес бол ерөнхий төвшөнд бол маш их зүйл ярих болохоор дээрээс нь бас чинь хөрөөр хийх зөндөө би хэрхэн юулэр удаа фитнесийг хийх вэ болон хүчингийн одоо уурах тийм ээ уурах хэрхэн шатах их нэг ойлголтууд биохим уурах бочхон асуустай яриад өчиг юуцээ үн болсноор бол одоо таамаглаж хичээлээр маш их асуудал булчин яаж масуулах вэ хитавтах вэ хэдийг өргөх үү 7 хэд өдөр хичээлэх үү ямар ч хийх үү гэдэг бол асуусан одоо бид өөрөө хаалт боломжтой юм асуултыг хүчил явуулсан юм. Тэгээд зовчгийн мас бие мас өгштах профилролт ялгаа өнөдөр толгойтой хооллогоос бас хооллоо цэцмэл том болчихгоо 100-аас 12 жижигхэн одоо дагаа цогтой жижиг болчихгоо ерөнхийдөө 8-аас 15 тавтал хамгийн дөрөвтэй тавтал хугацааны хувьд бол 20-40 секундын дотор нэг болчих тасахгүй ажиллах хэрэгтэй. За энд бас нэг юм бас хийх хэрэгтэй. Ялангуяа энэ нөгөө булчин томруулан гам биеийн хөдөлгөөн засаж байгаа тэр ус бас хийх байгаа гэж бодож байна. За дасгал нэг юм дээр санагдсан бас сайн мэдэхгүй байна. Нарийн сайн мэдэхгүй. За өөр манай бүсгүүчүүд яасан бэ? Манай сайхан бүсгүүчүүд брэзч тэр ард нэг ново подолтой бүсгүй байна да. Тийггүй яхад яш гараад ирээ. За ийм сайхан бүсгүй яа бочихгүй. яа спорт. За өөр гараад манайхаа. Сайхан. За өөртөө ихтэй заалж өгдөг. За энэ зүгээр спорт үшээс зүгээр бие гайхаж удаж худлаа гарч ирчээ те. Биш заа гэдэг гоё сууж удаж шүү дээ. За манай бүсгүүчүүд байхгүй юу? Биднийгээ төлөөлөөд аа. За За өнөөдөр сайхан спорт болсоноо үсэж байгаа спортлог залуучуудаа сайхан нэжгэн татдаг шиггүй. Яг тэгэхээр өнөөдөр юм яаж те алдартай шигтээр явцсан дээр шүү дээ гарч ирсэн хүмүүс тундаас. За энэ гараад ирсэн байна. За баруун хамгийн түрүүнд гарсан залууд гэсэн та бүхний үнгийг сонирхъя алдартай шигт. За дараагийн хоёр бүсгүйд экстра өгнө. За гол хайртай үнгийн бодлого. За мэдээд гарсан хар уцтай бүсгүйсэн байгаа. За тэгэхээр байж байгаараа тэнцээний ба зорилго бас жоохон өөрчлөгдсөн. За тэгэхээр энд гарч ирсэн мэдээж ийм олон сайхан залуучууд бүсгүүчүүдийг бол зүгээр ч бэлэг өгөө суулгачихгүй. Бүсгүүчүүд маань скат суултыг, эрэгтэйчүүд маань сонетик хийж бэлэг авъя. За гурван бүсгүүн маань эхлээд наашаа гарч ирээд за манай тренерүүд суултыг хадаа. За багш суултын техник зааж өгөөд. За нэмээд скат суултыг бол би үнэхээр сайн чаднаа гэсэн нь итгэлтэй бүсгүй байвал гарч ирж болно шүү. Манай хит Монголын багийнхан болохгүй. За хин нөө олон сууж чадах. Нөө томбоо ямар юм бэ? Үнээс бийж чадах юм gibi. Доош 90 градус байна шүү. Яг ингэж доош 90 градус. Эндээс хамгийн зүүн сонсон. За яаж хамгаалж чинь. За хамгийн зөв суусан манай тренерүүд маань харах бах те араасаа гэж өгч байна. нэг нь хамт. За яг алдартай шигчээ манайхаа. Босоо шүү.
санаа. Аргагүй. Татагч. Зурга. Дата. Нэ. Юус. Арав. Араник. Аравын чамтарэ. Арангоро. Арандуро. Арантав. Арандурга. Арандата. Аранэ. Арис. Ар. Харник. Харит. Харангоро. Харандуро. Харантав. Харандурга. Чимса. Очнем. Чис. Дуч. Даша иргэнэ тичник. Тичээ. Тичморо. Тичдөрөө. Тичтав. Тичзэрга. Тичтата. Тичнэм. Тичис. Тэл. Тэрник. Тэвэр. За өгдөг жаа хуурчлаад чи 54. Өгдөг аягүй хуурчлаад чи. 55. 56. 57. Барих юм уу? 58. За барьчих үү? За та барьчих. За барьчих. За 1 2 3 4 5 6 Дата 8 9 10 11 12 13 14 Зяа юм аргагүй спортлог болсон хүмүүс ч ирсэнээр. Тэг үнээр гайхалтай нэг скалцуултыг багштай анх орчоо би барыг 15 дөрөвдгийн институт ягаад сайхан хөвтүүлж байгаа сунаалтсан дээр багтай тэрний арай цаг хугацаа төвний хөх гэж бодож чинь тэгээд сунаалтын техникийг зааж өгөөд тэмцээний эхлэв үү те. Надад энэ нэг юм шүү гэж манайд яриад. За таймч зэнэлт ха техникийг харуулаад Зяа ирчээд их юм. За гар нэлээд зайтай байх юм. Техникний суурийн одоо техник суурийн харалтаа байна. Зяа. чагаа хамтаа. За дөрвөн залуугийн дөрүүдийн хэлээд хийчих үү те. За тийм те. За дөрүүдийн цог хийх үү. Цог хийхдээ хамгийн сүүлд үлдсэн нь ялч болсон дээр байна. Тэгээд саяны шиг явчих. Хамгийн сүүлд үлдсэн нь ялч. Манай дандаа 2 минутын залууч гарч ирсэн байна те. Фотолк тайдаг бүрээс янз бүрийн юм байна. Залууч тэр маркетинг өөрөөсөө хийх. Заавал үнэ хийгээл. Тийш тайж байх болно шүү дээ. Тайлбар чи гэж дээ манайх. За тайлбар. Вау. За манайх тийм анхаач дивдээд үгүй. Амар гой маркетинг техник цаанаас нь дахиад юм байна. За их юм байна. За нэг бэлтгэх байдал авчих юм байна. Бэлтгэх байдал аваад тэгэхээр сумахад яг бэлтгэх байдал авчи. Зяха. За манай тренерээс харж өгөөрэй. За яг нэг боцгол зэрэг явсан байх шиг манай хазаа цаг тоотой явж тэрээд. За анхаар. За яг яг. Тренер юу гэдэг юм бэ? За анхаар. Ихтэй. Нэг хоёр. Зогс. Зэрэг явна. За тийм. Нэг хоёр гурав дөрөв тав цага
9 10 11 12 13 14 За хатагч бүрсгэртэй. Бүх нэг 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Одоо хоёртой бас сонирхож байна. Олон сонирхож байна. Нэг гэхээр дуусах, хоёр гэхээр болсон. Нэг таско. Нэг хоёр. Нэг хоёр. Нэг Башли. Хоёр. Нэг Башли. Одан. Хоёр. За. Өөрөөр амсчихгүй. Амархтаа бүсэн нөгөө тасаа дэвших хэрэгтэй. Хоёр. За. Одоо шууд 1 2 3 4 явъя. Тэгснээс нэг хоёр. Гурав. Дөрөв. Тав. Дөрөв. Тодор. Найн. Дис. Аро. Тато хоёртай. Нэг. Хоёр. За хоёртай. Нэг. Хоёр. Авто шоу явуулъя. Нэг. Хоёр. Оо. Гэтэ ер нь энд гарч ирсэн дөрвөн залуу дөрүүлэг үнэхээр гайхалтай байлаа. Яа, хэд санаачаа. За мондог байна. Юу вэ? Сонаа гэдэг чинь зөв энгийн хүмүүс бол нэг бараг 10 авах санаахад маш хэцүү байдаг. Тэгээд за өөрийгөө танилцуулаад пицца хэрэг удаа хичээлж байгаа. Тэр талаараа сонирхоод бач. Сайн байцгаана. Нэг хадаад ирдэг. Пиццэр одоо жигсхан тэсэлтэй гэж. Энэ шууд сонаагаад хэд санаач чадах вэ? Санаад үзсэн. Үсэг 200 гэж. Айцаа санаач байгаа. Айгуу мэн цаа гэд нөхөө витаминыг өстэнд. Бидний болгон үгүй юм байна. Баярлалаа. За маань бас гарч ирсэн үнээс 3 залуудаа хашуу алхах хэрэгсээр баяр хүргэе. За баярлалаа. Хатаа энэ үгүй. За залуучуудаа баярлалаа. Тэгээд За та бүхэндээ мэдээллийн чанартай нэг зүйлийг дуулгахад Туяаг өвчлөөд ходоодны хор тавдрын 4-р зэрэгтээ ирсэн байгаа байна. Тэгээд бид нэр бас их орондоо эрүүл мэндэтэйгээ очие гэдэг өрөөндөө энэхүү өдөрлөгөө зохион байгууллаад ингээд манай постэр мэдээллүүдийг хараад тэр хүмүүс багштай холбогдсон байлээ. Энэ өдөрлөг дээр бас миний талаар мэдээлэл ингээд хэвчээ амжуулаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бид нэр бас сайн үлзий аян хамтдаа нэгдээ гэд энэ залуугийнхаа тав хүмүүс маань энэ залуудаа туслахыг өсвөл одоо фэйсбүүкээс мэдээллүүдийг харж аваад хандив өргөөрөө тэгээд мөн өнөөдөр энд азийн суглаа бас одоо тав хүндээ зөрөж бэлдсэн байгаа. За азийн суглааны ханжууд нь азийн суглаа маань 10,000 вон гэдэг тэгээд тодорхой хэмжээний хувьд бид нар энэхүү залуудаа пүрүүхүү гэдэг энэ бодилтын тамирчиндаа хандуулахаар бид бүхэн азийн суглаа бэлдсэн байгаа. Тэгээд азийн суглааны хонжурт маань бас саяны Optimen гэдэг витамин маань 2 шиг байна. За манай бид Монгол Янз багийн маань бэлдсэн подолтнууд байна. Дээрээс нь супер ацтангууд маань зөндөө олон шагналаа шүү. Upro Level Samsung брендийн чихвч байна. За дээрээс нь англи хэлний 1 сарын цалин зур эрхийн бичиг байна. За мөн супер ацтан маань Lifting Botox 550,000 оны Botox хийлгэл
эрхийн бичиг байна. Тэгээд дээрэс нь суглааны маань аздан бас болоогүй тавилга хийх бас эрхийн бичиг хоёр шиг байна. Ингээ маш олон суглаанууд бэлдсэн байгаа учраас та бүхэн маань энэ залууд хандгаа өргөж ийн гэж бодоод 10,000-аар суглаагаа аваад тэгээд бидний үйл ажиллагаагаас идэвхтэй оролцоорой гэж хүсье. За маш олон сайхан одоо хонжирууд байгаа болохоор та бүхэн бас нэгэн ирсэн юм чинь сайхан яндагаа үзье тийм ээ. Яндагаа үзье бас дээр нь хамичин залуудаа бас одоо хандив үргэлжлэхөө. Тэгээд та бүхэн маань одоо эдгээр нэг 5 минут амраа бас суглаа авах нь аваад хойно ч ус уух нь аваад яг 5 минутанд үргэлжлээд одоо видео гэж шаардлагатай одоо мэдээлэл бичсэн лекторд маань та бүхэнд өгсөөл хөрөх байна. За 5 минут амраа та бүхэн суглаагаа сайхан аваарай. гэж яддаг. За тэгээ хувийн өнгөнд ингээд ерөнхийдөө бол хоёр хувааж байдаг. Нэг нь дулаахан, нэг нь сэрүүн гэж хуваацсан байдаг. Тэгээд одоо хүний арсны өнгийг бол дулаан, сэрүүн бөгөөд дулаан нь болохоор бор арстай хүмүүсийг хэлдэг, сэрүүн нь болохоор цайвар арстай хүмүүсийг хэлдэг. Тэгээд ерөнхийдөө бүх өнгөнүүдийг бол 4 улирлаар хуваасан байгаа. Тэгээд энэ чинь бор арстай хүмүүс байна уу? Гараа өргөөрэй. Ийм жоох юм уу? Өөрсдийнхөө өнгийг одоо хүртэл мэдчихсэн үү? Би яс мэдээгүй юм аа. За тэгээд ер нь бор арстай хүмүүсийн өнгө нь бол хавар намрын өнгө одоо тэр дээр байгаа. Хавар намар гэсэн тэр дээр бор арстай хүмүүсийн өнгө бол дээр нь байна. Харж байна тань. Харж байна. Тэр одоо хүртэл та нар ингээд доор нагаа тэр өнгөнүүдийг сонгосон байгаа бол танаас өнгө бол биш байгаа байхгүй юу? Тий, буруу өнгө сонгоод яваад ирсэн байж тээ. Тэнгүүд ер нь бор арстай өөрийгөө бор арстай гэж боддог хүмүүс дараа хуцаа авахтаа тэр дээр байгаа өнгөнүүдийн хавар намрын өнгийн одоо хуцнуудыг авах юм бол таны царайг илүү гэрэлтүүлж гоё зэгцтэй харагдуулнаа. За тэгээд сэрүүхэн буюу цайвар цагаан арстай хүмүүс байна уу гараа өгөө. Байна. Би цагаан юм байна. Тэгээд тэр хүмүүс манайхаараа зуны өвлийн өнгийг сонгох хэрэгтэй. Тэр доор байгаа тэр өвөл зуны өнг байгаа. Энэ хоёрыг бас сонгох хэрэгтэй. Энэ та бүхний өнг байгаа. Одоо хүртэл хоёр талын гоо. Тий, хоёр талаа тэр нэг. Энэ өнгө. Батан биш юм шүү дээ. Энэ болохоор яг нүдний өнгө, өсний өнгөө сонгож байна шүү дээ. Тэгээд цайвар царайтай хүмүүсийн бас өнгөнүүд нэг аахгүй юу? Бор болтой дээгүүр. Ер нь бор арстай мөртлөө хитрхи нөгөө нэг тийм гэрэлтэй улаан тэр тод өнгөнүүдийг бас хэмжиж болохгүй юм. За тэгээ энэ нь юу вэ гэхээр эмэгтэй хүмүүс маань өндөр харагдах дуртай эмэгтэйчүүд зөндөө байдаг шүү дээ тийм. Тэнгүүд чинь өндөр харагдж ингээд дөвхөндөө айгуух анхаарал тавьдаг. Тэнгүүд дээгүүрээ айгуу урт цамц өмсөөд ер нь биенийхэн профессыг тааруулдаггүй айгуу харагддаг байхгүй юу. Тэгэхээр ер нь заавал дөвхөл өмсөөд өндөр харагдах биш. Тэгээд энэ дэс дөвхөд байна л да. Тэгэхээр ер нь өндөр харагдахыг хүсэж байгаа бол дээгүүрээ богинохон цамц өмсөөд даагаараа бэлгүүснээс дээгүүр тийм зураастай өмд буюу юг өмсөх юм бол таны нөгөө нэг биений професс чинь яг таарч одоо урт төлтэй харагдах юм байна шүү. За тэгээд надад бас нэг тийм асуулт ирдэг. Өөрийнхөө одоо сур талыг яаж нуудаг вэ гэсэн тийм асуулт зөндөө ирсэн байдаг. Тэр нь болохоор өнгөөр нууж байна. Одоо өөрийнхөө сэтгэл хангалуун тийм хэсэгтэй цайвар нөгөө тод өнгийн өмсийг өнгөөр өмсөөд тэрийг хойно толгоод өөртөө сэтгэл хангалуун тийм нуухыг хүсэж байгаа өнгө хэсгээ болохоор хар бор
тийм бараан өнгийн хугацаар тэр нууж болох юм байна шүү. Одоо энэ хүүхэн шиг энэ хүүхэн болохоор өөрөө жоохон нэрэлттэй хүүхэн байгаа. Гэсэн мөртлөө өөрийнх нь тэр нөх би цээж хийсэн хавцаа. Хоолны дэвсмийг бас бид нэр маш сайн байж чадахгүйгээсээ болоод авч чадах үр дүнгээ тодорхой хэмжээнд авч чадахгүй бас тохиолдлууд их байдаг. Тэгэхээр хооллолтын талаар та дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд маань туяа маань хүрэхээр бэлдсэн байна. Ингээд туяа та бүхний өмнөрөө өөрийгөө тооч танилцуулах юм бол Янсан их сургуулийн интерьер архитектурын чиглэлээр одоо бакалаврын зэрэг хамгаалаад одоо ингээд мэргэжлээрээ солонгост ажиллаж байгаа. За тийм өнөөдөр миний ярих байгаа сэдв бол одоо шилдэг тодорхойлолттой хоолны дэглэм болон тэгээд дөрвөн улирал хэрхэн одоо нөлөөлөлтөд талаар ярих байгаа. За тийм миний хувьд бол яг мэргэжлийн хоол судлаач юм уу тийм хүн бол биш. Үзээ багш нарыг аваад одоо 5 дахь сар дээр орж байгаа. Тэр хугацаанд ингээ өөрийнхөө одоо судалснаар ном болон одоо судалгааны ажлаас ингээд үнэсгэн мэдээлэл та бүхэнд хүрэхээр өнөөдөр ярьж байгаа шүү. Тэгэхээр мэргэжлийн бол биш. Гэтэ ингээ өөрийнхөө мэдсэн зүйлийг та бүхэнд хуваалцах байна. За одоо ингээд дэглэмүүд маань одоо маш олон төрөл байдаг бөгөөд за хамгийн ихний одоо миний ярих цаас сэдв бол одоо нүүрс ус багтаа дэглэм юм аа. За тэгэхээр мэдээж нүүрс ус гэдэг маань одоо бидний хамгийн гол одоо энерги болж хувирдаг. Тэгээ үйл хөдлөлийн гол валют бөгөөд валют байгаа. Тэгэхээр одоо энэ одоо дэглэмээрээ бид нэр одоо бие зовдог глюкогенез уруулаад уурга болон өөг тосноос нүүрс ус үүсгэж одоо цэцэн дах сахарын хэмжээг тодорхой түвшинд барьснараа одоо би одоо жингээ барих юм асах ингэж хэрэглэж болохоор юм дэглэм байгаа. Тэгэхээр энэ хүү дэглэмийн маань одоо гол зорилго нь болохоор өдөр тэрлэх нүүрс ус маань 100 граммаас доош байх хэрэгтэй бөгөөд аль болох одоо талбаруудаа төмс чихэр гих одоо хүмүүсийг бол хязгаарлах хэрэгтэй. Тэгснээр нүүрс ус маань аль болох бага бөгөөд тусмаа илүү их байх хэрэгтэй юм шүү. Тэгээд өнөөдөр ингээд товч ингээд танилцуулаад явъя гэж бодлоо. Дараагийн маань дэглэм маань болохоор төв завсралтай процесс барих буюу одоо энэ фастинг дэглэм байгаа. За тэгэхээр энэ одоо дэглэм маань бие цэвэрлэх одоо өвчтэй хамгийн үр дүнтэй аргачлал юм аа. За тэгэхээр гол энэ дэглэмийн маань зорилго нь одоо хизээ их зааж өгч байгаа. Түгээмэл арга нь бол 16 цаг идэхгүй байх эсвэл 7 хоногт 2 удаа бүтэн буюу 24 цаг идэхгүй байх гэсэн ийм зорилготой байдаг байгаа. За эхний маань 16 одоо харьцан 8 гэдэг маань өдрийн 2-3 хоол идэх бөгөөд хоол идэх цаг нь одоо өдрийн 8 цаг дотроо багтсан байх ёстой. За тэгэхээр энэ зурган дээр харж байгаачлан тэр одоо өдрийн 12-оос өмнө 12-оос 8 хүртэл одоо энэ цагаандаа багтаагаад ер нь бүх хүнсээ авах ёстой байгаа. Тэрнээс хойш бол ингээд идэхгүй ус болон ингээд аль болох хамраад нойроо ингээд авах хэрэгтэй шүү. Тэгээд миний одоо нарийн хүү дэглэм маань ингээд бариад эхлэнгүү хүмүүс маань их ядардаг ч юм уу тийм үйл явц ажиллагдсан тул ер нь аль болох тасгал хөдөлгөөнөө ингээд боломжтой бол одоо хоолныхаа цагаан багтаагаад идүүлэх зүгээр гэж сонссон. За тэгээд одоо инсулин даврыг ингээд багасгаж өсөлтийн даврыг нэмэгдүүлснээр одоо ууштай ах даврыг гаргаж ирдэг бөгөөд одоо цагдуулах хүн сорилох хэрэгтэй бөгөөд цаг одоо цагийн өмнө одоо юу идэхгүй байх нь нүүрс усны нөөцөө цагийн дотор зарцуулж одоо энерги их үүсвэртэй өөхөн ашиглах боломжийг олгодог байгаа юм аа. 12 төрлийн амин хүчил нь болохоор орлогдох амин хүчил буюу хүний бие өөрөө үүсгэж чаддаг. Үйл орлогдохоор 8 төрлийн амин хүчил нь болохоор хүн өөрөө бидээ үүсгэж чаддгүй учраас заавал хүснээс авдаг байгаа. За энэ амин хүчлийн хоёр төрлийн нэг гаргацсан байна. Нарт химийн туяагийг гаргацсан байна. За өөрийг одоо юунаас гаргаж авдаг бэ гэхээр сүүнээс гаргаж авдаг. Сүүнээс хоёр төрлийн уур гаргаж авдаг. Вэй протеин буюу шар сүүн бүрэг презент. Яваад 3 сарын дараа буюу одоо өмнө сарын 5-наас эхэлж хоолны дэглэмээр барьж турж эхлээд 6 сарын 25-нд хэд би 65 кг болоод тэр цаатлын хад талаач гарсан байна. За ингээд 2012 оноос 2014 он хүртэл би 89 жилийн бүдүүн үедээ явж байгаад 2014 онд ингээд турсан. За ингээд тураад
65 үйл удаад явхад би нөгөө тасалыг мэдэхгүй байхгүй хоолыг бол нэг баг зэрэг за одоо ер нь их тос өгтэй мэдэхгүй бурлын мэдэхгүй байхад бол хоол бас ингээд яваад хураад идэм байна гэсэн мэдлэгтэй ингээд явж байлаа. За тэгээ яваад манай нөхөр маань Солонгос дээрээ араас нь би ирэх болоод аваа нөхөр хоёр мэдээж хамтаа байх учиртай болоод тэгээд би Солонгос дээр лээ. За намайг хүмүүраатраа өгтэй үлсэн шиг гэдэг. За би сүүлийн шинжлэх ухааны философи гэсэн сургуулийн спортын шинжлэх ухааны одоо тамирчдын эрүүл мэндийн арга зүйч мэргэжлэр магистрийн зэргийг хамгаалахад ингээд суралцаа явж байгаа юм байна. Намайг бас фитнес тренер гэдгээр мэдэн штэ манайхаа. За энэ хүн бол манай сургуулийн одоо спортын сэтгэл зүйч мэргэжлэр одоо доктор профессор хамгаалсан одоо ийм мундаг хүн байдаг. Тэгээд сүүлийн үед дэлхийн нийтээр ерөнхийдөө спортын шинжлэх ухаан гэдэг мэргэжлийг аягүй ихээр судалж одоо суралцж байгаа. Тэгээд би бас одоо ерөнхийдөө нэлээд удаан фитнесээр хичээлээ хүмүүс заагаа сургаад гэсэн сэтгэл зүй гэдэг маш чухал байдаг. Тэгээд энийг бас яг энэтэйг хослуулаад явах юм бол хүмүүстэй бүр илүү ихээр бас үр дүн өгч болох юм байна гэдэг үднээс одоо спортын сэтгэл зүйчээр одоо судалгааны ажил хийгээд эрдэм шинжилгээний одоо ажил хийгээд бас давхар явж байгаа. За тэгээд нөгөө хүн чинь одоо сур бас дахин сур гэж байдаг шүү дээ. Хэдий одоо их сургууль одоо магистр хамгаалаад ингэж суралцж байгаа ч гэсэн ямар нэгэн одоо сургалтуудыг бол ерөөсөө алсдаггүй. Ямар Солонгос байж байгаа хугацаанд хаана ямар шинэ юм юу болж байна. Заавал тэр болгоныг очиж сурах гэсэн бүсэд эргэлзсээр би одоо ингээд янз бүрийн сургалтуудад хамрагдаад өөрөө бас ингээд хүмүүс зөвлөгөө өгөөд явдаг байгаа. Тэрийг санаачтай хэлье гэж бодож байна. За өнөөдөр болохоор би өндөр түвшинд барьж идэх хүмүүс маань. За энийг яаж авах вэ гэвэл хоол хүнснээсээ нүүрс ус уураг өөх тус гэсэн тэгээд хоолтдаг одоо нэмэлт бүтээгдэхүүнүүдийг сайн хэрэглэх ба бэлтгэлийн өмнө бэлтгэлийн дараа заавал уураг юм уу нүүрс усаар баялаг одоо хоол хүнс гэж явах хэрэгтэй байдаг. За одоо бид нэр гой хүмүүсгүй босоод те фитнес өдөртөг аюул хийсэн баг. Би одоо чилээ гэж гаргая. Чилсэн баг бас дээрээс нь хэрэгтэй мэдээллүүдээ оол авч явах хаа гэж аюул найдаж байна. Хоолны тал дээр мэдээлэл авах гэсэн юм таасан баг. Сонголтын тал дээр мэдээлэл авах гэсэн юм таасан баг. За муур дээрээс нь одоо хамгаалаад авах хүний биеийн онцлог ямар ч мэдээллүүдийг авах хэрэгтэй. Хэрэгтэй мэдээллүүд. Тэгээд энийг бүгд бахад юу ашигласан юм манайха. Одоо тийм нотон шиг зөө юм шүү. Нэг юм их том байгаа шүү дээ. Атаа мө цуглаа авч амжааг хүн байгаа цуглаа авч явах шүү. Манайха өнөөдөр энэ хүмүүс нэг зүтгэв шүү. Бүгд асуулын. Дээ. Тэр ингэ гэж яг бүтлээ. За тушгуулаа. За нэг нэг хэлье. За. Here we go, we're back. 4, 3, 2, 1, go!
3, 2, 1, go! 문제식이 어떤 거야? 점만 봐보자. 옥수수 스테 같은 거 봐봐. 기분이 많아. 거기 가면 좀 지나지. 없어.现在会请这里来就是Манай эмэгтэй бас хааны хүч төвчээрийн гайхамшиг үзүүлсэн эмэгтэй. Манай эмэгтэй манай нэг хоёр хүүхэд дагаж ирсэн. Эмэгтэй маань идэж штэ. За Хэлэхгүй бол дараагаас за багш нэг юм за манайхаа түргэн зөвлөж байгаарай. За ингээд энэ эрүүл мэндийн орондоо өрөөр зохион байгуулахад мэдээж манай энэ хамт олон маш их тусалсан байна. Тэгээд би эдгэртээ бас баярлалаа гэдгийг хэрэглээд хадгалсан бичигнүүд ингээд бэлдсэн байгаа. Тэгээд манайхаа тэрийг аваад очиод бүгд за одоо ингээд за манай одоо зурагч Батчолон Чингис маш их баярлалаа. Манай үйл ажиллагааг дэмжиж ингээд ажиллаж байгаа дүнээр их баярлж байна. За дараагийн хүн бол за манай загвар зохион бүтээгч Баяр Жаргал Майн Баяр танд үнэхээр баярлалаа гэдэг хэлжээ багш. за тэгээд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр арга хэмжээ маань зохион байгуулж явагдаж байгаа. За дараагийн хүн бол манай мэргэжилт нэгт найз байна. За сонголтын талаар сая ярьсан Иванов доллар сүрэнгээ урьж байна. Маш их баярлалаа найздаа. За дараагийн хүн маань мэдээж сая одоо энэ чихвчээр бас манай Азтанг шалгаруулж байгаа. Хела Глобал төвийн одоо гар утасны одоо менежертэй баярлж байгаа илэрхийлье. За хамтран дэмжиж ажиллаж байгаа компани. За Mary Mongolia гэдэг Кореа маш гоё дотор хувцснууд ерөөхдөө одоо Монголд солонгос оруулж ирж байгаа мэлээ. Тэгээд энэ хүндээ бас баярлж талархж байгаа илэрхийлье. За энэ хишиг махны дэлгүүрээс хөө ирсэн болов? Хишиг махны дэлгүүр. Эрэг байх шиг байна. За энэ хишиг махны дэлгүүр маань бидний өмсөж байгаа энэ фотоскопнуудаар одоо ивент итгэсэн байгаа. Тэгээд бас хишиг махныхаа дэлгүүрийн хүмүүст баярлж талархж байгаа илэрхийлье. За дараагийн хүмүүс маань өнөөдрийн энэ үйл ажиллагаа одоо энэ танхимаар одоо ивент гэж хамтран ажиллаж байгаа биопластикийн гоо сайхны эмнэлгийнхаа онодоос шавьтан хөргөн шавьтан баярлалаа гэдгийг хэлье. За мөн Азийн сургуулийн супер хонжурыг бас гаргасан байгаа. За мөн тарилга бас гаргасан байгаа тийм ээ. За тэгээд өнөөдрийн одоо үйл ажиллагаанд оролцсон Чулуунбат нэмд орж гээд найзгаа урьж байна уу? Гараа ирсэн багш юу гэх вэ? Баядий замаа. Гадаа удаа. Ороод ирдэ. За нэг цагаа маш их баярлалаа. Манай үйл ажиллагаанд хамт оролцож ингээд хүмүүстээ аваад ингэж маш олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэсэн чамд бас талархаж байна. За дараагийн хүн маань манай уян туйлан цагаан наагийн уян гойна. За уянгаа манай нөө. За баярлалаа. Аха. За тэгээд дараагийн хүн маань баяр сайхан уугтай мөнх Эрдэнэ гэдэг залуу цөөвлийн их сургуулийн одоо зурагчин одоо мэргэжлэр ажилладаг маш туршлагатай хүн байгаа маа. Юуны классны үндсэн бичлэгийн үүдийн зураг авч эвлүүлж хийсэн залуу байна. За тэгээд одоо цэнд очир ман тухай буюу бидний нийтийн арга хэмжээнд одоо сэтгэл зүрхээ зориулж ирж одоо өөрийнхөө урлагийн номерыг үзүүлсэн бас манай шав байгаа энэ охин маань тэгээд шавьтаа баярлаа ингээд дараагийн хүмүүсээс ямар их хүмүүс идэм бэ те гоё юм. За одоо энэ өнөөдрийн үйл ажиллагааг маш гоё энергитэй явуулж байгаа. За Бадрах хогтой уран эрдэнэ буюу УК-таас үнэхээр талархаж байна. Та хоёроо энэ өдөртөг бас нэрээ үнэхээр юу яа баярлалаа. За тэгээд гэр бүлийнхэн хүн болох нэм очир огтой эдэр мөнгөтэй бас баярлж талархаж байгаа илэрхийлээ. Урлагийнх нь одоо зам янжин лам бурхан шиг одоо дэлгэрээд ингээд байх ёстой гэж хөрөөё. За баяр дасаа огтой зооч амлыгаа урьж байна.
За манай золоо бол 93 кг-аас ингээ явсаар агаад өнөөдрийн одоо 60 кг руу орсон байгаа шүү. Онцгойлон бас хэлье. Түүштэй байж чадах юм бол ингээд өөрчлөлтийг бол энэ хүнээс харж байна. За бүгдээрээ. За одоо энэ IT гэдэг чинь маш чухал юм байна. Ямар нэгэн арга хэмжээ бол энэ компьютерийн мэдлэгтэй хүн, график мэдлэгтэй хүн байхгүй бол үнэхээр явдгүй юм байна. Тэгээд одоо манай IT-г бас хариуцаад өнөөдөр бас хоолны зөвлөгөө ингээ хүргээд өгсөн хөөрхөн шавьтай бас баярлалаа гэдгийг илэрхийлье. За манайхаа одоо өстө жинхэнэ боллоо цөмөрөө азаа үзээд, яндага үзээд. Тийм ээ. За битэр ч гэсэн ийм азан савлаа авсан байгаа гэдгийг бас та нар бүхэндээ хэлсэн зүг байна. Тийм нөө бүрүүхүүгээд бодвилгийн манд хамарчин бас ингээд ходоодны 25 өдрийн 4-р зэрэг бүр Монголд өмнө нь 2 удаа өвчлөлтэй. За эхний хагасд нь одоо бидний бүхний өмссөн энэ фотолог 5 шиг байгаа юм байна. За 5 шиг байгаа. Манай дэлгүүрээс манд дэмжиж бид бүхэнд энийг хийж өгсөн байгаа. 2 хэр юм уу? За нэг цагаас ихсрээ дээ манайхаа. За хамгийн ихний хацт нь 13 байна. Оо за баярлалаа. Nice.